За энэ 4 жилийн хугацаанд миний бие улсын хурлын гишүүний үндсэн үүргийн хүрээнд 22 хуулийн төсөл санаачилж өргөн барьсан байна. Үүнээс 17 нь батлагдсан, 5 нь хилцэх шатандаа явж байна. За мөн 42 хуулийн ажлын хэсгийн ахлагчаар болон гишүүнээр ингэж орж ажилласан байна. За энэ хуулиудаас чухал асуудал бол англи хэлний асуудал байгаа. Монгол хүний хувьд бидний үндэсний дархлаа бол зайлшгүй монгол хэл, соёл, түүх байгаа. Гэхдээ дэлхийн монгол иргэн болохын тулд монгол хэлнээс гадна англи хэлийг бид нар маш сайн эзэмшсэн байх ёстой. Учир нь англи хэл бол дэлхийн шинжлэх ухааны хэл гэдэг. Дэлхийн бизнесийн хэл ерөөсөө англи хэл дээр явж байна. Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний мэдлэгийг монгол хүнд хэрхэн англи хэлийг маш хурцтайгаар, оновчтойгоор зөв заах вэ гэдэг асуудлыг бодлогын түвшинд авч хэлцэх хэрэгтэй, шаардлагатай гэж үзэж байгаа. Дэлхийн хэмжээний мэдлэгийг олж авъя гэвэл ерөөсөө англи хэл дээр цаашлаад энийг ашиглаад өөрөө мэдлэг бүтээгээвэл бас тэрийгэ дэлхийд хүргэе гэвэл англи хэл дээр. Тэгэхээр Монгол улс хөгжмөр байна. Шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулмаар байна. Тийм учраас англи хэл чухал гэж байгаа. Улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг энэ мэдээллүүдийг авахд хамгийн түргэн шуурхай улс төрийн нөлөө ороогүй мэдээлэл бол англи хэл дээр явж байгаа. Тийм учраас энэ хэлийг манай улс орны ирээдүг авч явах хүүхдүүд маань багасаа сурах ёстой гэдэг асуудлыг бол энэ хуулинд оруулж өгсөн.